За өнөөдөр сургачгаасаа яаж хэлбэрээр одоо шинэ ажлын дэвтэр үүсгэх вэ гэдгийг бүгдээрээ хийж суръя. За энэ үндэ болохоор Mozabook гэдэг энэ аппликейшнийг шууд ашиглана. За аппликейшн руугаа орё тийм ээ. Тэгэхээр энэ аппликейшн дотор маань болохоор энд сургачгнууд маань байгаа. За бидний хэрэгэлдэг. Гэхдээ энд байгаа сурах бичгнүүд болохоор бидний хэрэгэлж байгаагаас арай ондоо. Ямар ондоо вэ гэвэл өмнөх хичээлдэр би тайлбар оруулсан те сургачгны талаар. За юу н ондоо вэ гэхлээр энд хичээл болгон дээр энэ Moza-гийн одоо энэ 3D видео хичээлүүд, ажлын дэвтэрнүүд, дасгал ажлын дэвтэрнүүд эдгээр бүгднгийн яасан энэ агуулгаар нь ингээд холбосон байгаа. Тэгэхээр хэрэгцээтэй зүйлүүдээ эндээс яах нь шууд аваад ашиглах боломжтой. За үүнийг файл номнууд. За одоо тэгэхээр хэдүүлээ ингээм. Өмнө хийсэн нэг дэвтрээ үзүүлээ тий. За дэвтрүүд гээд миний хийсэн дэвтрнээс энэ веб технологи гэдэг нэг юм дэвтэр байна. За энэ маань болохоор харах юм бол ингээд би энэ 3 утастай ийм ажлын дэвтэр хийсэн байгаа. За ингээд веб технологийн үндэсгээ гарч гин өгөөд надад сургачгын дээрээс хэрэгцээтэй байгаа гэсэн агуулгынуудаа, зурагнуудаа яг энэ сэдвээс хэрэгтэйгээ би сонгоод авсан илүү дуртай юмнуудыг нь орхичихсан. Гол ингээд хүүхдүүдэд тайлбарлах зүйлүүд авсан байгаа. За мөн энд би YouTube-ээс миний энэ хичээлтэй холбоотой би энэ хичээл дээр хэрэгжилж болох юм бичлэгийг татаж оруулж. За өнөөдөр вебсайт гэж юу гэсэн сэдвээ үзэх болно. За өшөө энд энэ хичээлд хэрэглэгдэх энэ видео хичээл аман 3D хичээлийг нь оруулж ирсэн байгаа. За эднэрийг би яаж оруулж ирвэ? Ямар аргаар оруулж ирвэ гэдгийг тайлбар хийж өгье те. За ингийн тулд энэ бол үндсэндээ бол сургачгын дээрээ бол нэг юм агуулга байгаа шүү дээ. Эндээс би яг хэрэгцээтэй зүйлүүдэд татаад авчихсан гэсэн үг шүү. Энд видеоч бол 3D хичээлүүд нь ингээд байгаа. За одоо би шинэ хуудас үүсгэнэ. Шинэ дэвтэр. За шинэ дэвтэр үүсгэхдээ би шууд сургачгнаас хуулж тавих гэж байгаа учраас би хоос хуудас сонгоч. Хэрвээ би ямар нэг өөр хичээл хийж бол эндээс би хуудасных нь энэ шугамыг сонгож болно тийм ээ. Гэхдээ би эндээс хоосныг сонгочихъя. За хавцсандаа би ямар өнгө өгөх вэ гэдгийг би эндээс нэг сонгочихъя. За би өөрөө текст бичиж өгөх гэжсэн бол би эндээс нэг энэ PowerPoint-ийн нэг цонхны цагуурч нэгийг сонгох нь тийм үү? PowerPoint-тэй адилхан байгаа шүү дээ тийм үү? За эндээс би сонгохгүй. Харин би ном хэлбэртэйгээр хийе. Гэт би энийг сонгоч. За окей. За энэ ингээд миний цонх ороод ирсэн. Эхний хуудсан дээр яасан. Би гарчгаа бичиж өгнө. За би энд ямар нэгэн текст бокстой зүйл сонгоогүй учраас би өөр бичиж өгнө. За тэгэхээр тул би энэ А үсгийг сонгоно. За одоо энэ дээрээ би миний хичээлийн сэдв болохоор бишээ 11-р ангийн сургачгнаас аавна. Тэгэхээр
За HTML хэлний үндсэн таагууд гэдэг. За би энэ хичээлийг сонгоч. Тэгтэл энд маань нөгөө нэмэлтүүд нь байхгүй болчоод идэг. За байгаагаа л авъя. Гэцүү юм бэ. За веб технологи үндэслэгч энэ сэдв авч. За эхлээд би энд би текст өчгөж байгаа тий. Үндэс за хичээл 2 гэдэг. Гарч өгч. Гэтэ яг нэг юу яавал ой хийн л дээ тийм ээ. Өөртөө зориулаад хийвэл за яг хоо энэ удаад нэг ингэсгээд ичи. За энэ ага сонгосноос гарч ич. Тэгжиж энэ сум маань итвчин. Тэгэхээр би ингээд байлгаж байгаа шүү дээ. За. За одоо сурах чирэг орно. За одоо надад эндээс энэ уншиж байгаа. За надад энэ мөр текстнээс одоо энэ параграфнаас тийм үү? Надад яг энэ хэсэг текст энэ HTTP гэсэн эндээс эхэлсэн энэ хэсэг текст хэрэгтэй. За бусдын нь бол яг зөвхөн шаардлагагүй гэж үзэх юм бол би эндээс энэ зургийн аппаратаас сонгоно. За дэлгэцийн хэсэглэл гэдгээс би нэг ашиглах нь тийм үү? За гэхдээ би авчгаа зүйлээ томруулад за эхлээд энэ аппарат руу ороод дэлгэцийн хэсэглэл гэдгээс ингээд хэрэгцээтэй текстээ яг ингээд хариулаад зураад авна. За ингээр миний энэ зураг маань яасан. Нөгөө цонхон дээр маань ороод ирсэн баг. Энэ. Одоо энэнийг би нөгөө цонхроо оруулж ирэх нь шүү дээ. Арийнхын цонх. Ингийн тул би маус хоёроо дарлаа. Хасах гээд авлаа. Засгал ажлынхаа дэвтэр рүү орлоо. Энэ жоохон буулгах. Тавьсан газар буулгах. Ингээд би нэг энэ нүүрэндээ тааруулаад текстээ байлгуулж. За уушаа надад юу хэрэг болох вэ? Энэ хэсэг текст надад за. Тэгвэл одоо энэ надад 6-аар хэрэг болно. Тэгвэл би ийшээ энэ дасгалын дэвтэрлөгөө би хийж байгаа руу орж болно. За ингээ энэ зураг болгон оруулах гэдэг дээр нь орчих. За хаалаа. За энэ хайрцгаа тохируулаад тавилаа. Ингээд би нэг болохоор копи гэж нэг оруулж ирж байна тийм үү? За нөгөө нэг арга нь шууд зураг хэлбэрээр оруулах гэдгийг сонгоод юм хоёр аргаар би текст оруулж ирлээ шүү. За дахиад оруулъя те. За яагаад энэ зургийг авъя? Энэ дээр би тавшглаар энэ зураг маань гоё тамраад ороод ирж байгаа. Тэгэхээр би энэ дээр энэ цонхоос олчлоо тийм үү? Одоо зураг хэлбэрээр авах гэдгийг сонголоо. Зураг хаалаа. Ингээд миний зураг надад ингээд ороод ирчихэж байгаа маа гэдэг. За ингэж зургнуудаа хэрэгтэй хэсгүүд авна. Би хэсэгчилж авах бол саяны тэр аппарат руу ороод дэлгэцийн хэсэглэл гэдгээр авч ийн тийм ээ. Энэ хайрцгийг би бүтнээр нь одоо энэ хайрцагт байгаа зургийг бүтнээр нь авна гэх юм бол шууд энэ зураг болгон оруулах гэдэг дээр шууд дарчиж байна тийм ээ. За ингэж оруулж болж байна. Текстүүдээ шууд ингэ номноос шууд авчин зургнуудаа шууд ашиглаж байна гэсэн үг шүү. За одоо энд видео хичээл байгаа.
Тэгвэл би энэ видео хичээлийг оруулж ирээ. Тэхийн тулд одоо би энэ видеог нөгөө хичээл рүү оруулах гэдэг чинь тийм ээ. Дасгалын дэвтэр рүү орлоо. Энэ нэг хадасан зүүнийхээ айкон дээр дарна. Тэгээд жижиг айкон оруулах уу гэдээ асууж байна тийм үү. За жижиг айкон гэхлээр энийг хэлж байгаа шүү. За одоо хаад энэ зүүн дээр дарлаа. Том айкон оруул гэж байна. За том айкон гэж энийг хэлж байгаа шүү. За энэ хоёрын аль нь чамд тохиромжтой вэ? Тэрнийг өөрөө сонгож байгаад аль айконыг ажиллуулах тэрийг сонгох нь тийм ээ. За энэ надад хэрэггүй учраас энийг би чирээд энэ хогийн савар ич. За надад энэ жижиг айкон нөхөр харагдаад байгаа учраас энийг нэлээд чи. За дараа нь 3D хичээлэг оруулъя. За энэ 3D хичээлийг оруулахдаа бас ингээд нээчээд хуудасаа солилоо. Надад хэрэгцээтэй цонхроо маань ороод ирсэн. Тэгээ энэ зүүн дээр дарлаа. Жижиг айконоор оруулна гээд ингээд 3D хичээл маань ороод ирж байгаа. Тэгтэл би өөр 3D хичээл оруулж ирмээр санагдаж байна шүү дээ. Энэтэй холбоотой тийм ээ. За тэгхийн бол би энийг нээчээд энэ гинжин дээр дарна тийм үү. Тэгэхээр миний энэ хичээлтэй холбоотой өөр бусад хичээлүүд энд орж ирж байгаа шүү дээ. За эндээс би энийг сонгоч. За энд нэг юм 3D хичээл энэ тийм. За би энийг бас оруулъя гэх юм бол энэ зүүн дээрээ дараад жижиг айкон. За ингээд өөр нэг 3D хичээл оруулаад ирлээ. За бүр ондоог оруулж ирэх гэх юм бол би энэ 3D дээрээ дараад Moza web-ээсээ би ингээд энэ хичээлийг оруулж ирээ. Гэт шууд ингээд татаад оруулаад ирнэ. За нээлээ. Энэ зүүн дээр дарлаа жижиг айкон. За ингээд энэ том айкон төрсөн шүү дээ. Нээлээ. Бүт туншуулж иж айкон сонгох юм байна л да. За жижиг айкон. За устгач. Энэ одоо хэрэг болц тэ хогийн савраач. Яа тэгвэл би энэ айконыг аваад үлдсэн тийм ээ. За ингэ болчихж байгаа.